Компани алсын хараагаа тодорхойлох нь. Сайн байцгаана уу? Хэрхэн стратеги төлөвлөлтөө боловсруулах вэ сэдвт сургалтаа компани алсын хараа буюу вижн түүнийг хэрхэн тодорхойлох вэ гэдэг сэдвээр эхэлж байна. Энэхүү сургалтын нэг онцлог бол бизнесийн стратеги төлөвлөлтийг хийхтэй холбоотой арга аргачлалуудыг танд зааж өгөх болно. Та сэдв бүрт анхаарлаа хандуулад бидний зөвлөж байгаа зүйлийг өөрийнхөө бизнесийн нөхцөл байдал дээр тунгаан бодож, зааж өгсөн арга аргачлалаар багийн гишүүдтэйгээ хэлэлцээд үзээрэй. Үр дүнд нь та өөрсдийнхөө багийн оюун ухаанаа дайчлаад, сайтар хэлэлцээд бизнесийн сайн стратеги гаргаж авна гэдэгт итгэлтэй байна. За юуны өмнө та бүгдээсээ нэгэн асуулт асууя. Танай компани үйл ажиллагаагаа эхлээд хэдэн жил болж байна вэ? За магадгүй зарим нь 5 жил, 10 жил, эсвэл 1 жил дөнгөж эхэлж байгаа компаниуд ч байхыг үгүйсэхгүй. Та болон танай компани анх энэхүү бизнесийг эхлүүлж байхдаа ямар зорилго өөрчлөн энэ бизнест орж исэн бэ? За та бүгд компанийнхаа өнөөдөр байгаагаа дүгнвэл тэр зорилгоо биелүүлж үү? Та хүрэхийг хүссэн зүйлдээ хүрч чадсан байна уу? Энэ талаар та хэдэн хором эргцүүлээд бодоорой. За та бүхэн компанийнхаа өнгөрсөнд хийж бүтээсэн зүйлээ дүгнээд зорилгодоо хүрсэн хэсгээ эргцүүлэн бодсон байх. Тэгвэл өнөөдөр байгаагаас дараагийн 5 жилийн дараа, 10 жилийн дараа, эсвэл 20 жилийн дараа танай компани хаана хүрсэн байх? Ямар амжилт гаргасан байх ёстой вэ гэдгээ та бодож байсан уу? Тэгэхээр компани алсын хараа гэдэг нь тухайн компани ирээдүйд хүрэхийг зорж байгаа цэг юм. Яагаад цэг гэж хэлж байна вэ гэхээр бизнесийн хөгжил дэвшлиг өндөр уулын орой руу гарах гэж зорж байна гэж дүгнэх юм бол өнөөдөр бид яг хаана байна? Ирээдүйд бид аль оргил дээр гарсан байх уу гэдгээ тодорхойлж байгаа хэрэг юм байна. За тэгэхээр компани алсын хараа гэдэг бол өөрөө 3 онцлогтой байдаг. Нэгдүгээр алсын хараа ирээдүйд чиглэсэн байдаг. Хоёрдугаар алсын харааг дунд болон урт хугацаанд хүрэх боломжтойгоор тодорхойлдог. Гуравдугаарт алсын хараа өөрөө маш тодорхой байдаг онцлогтой. За алсын хараа ирээдүйд чиглэсэн байдаг гэж хэлж байгаагийн учир нь бол өнөөдрөөсөө ирээдүг харах гэдэг явдал юм. Бизнес болгон нэг цэгээс эхэлж ирээдүйд аль нэг цэгт хүрэхийг зорин үйл ажиллагаа явуулдаг. Ямар нэгэн ихтгэл үнэмшилтэйгээр эерэг өөрчлөлтийн төлөө ямар ч компани үйл ажиллагаагаа эхлүүлдэг шүү дээ. Харин бизнесийн хөгжлийн хувьд ирээдүйд хүрэх ориглоо та болон танай компани тов тодорхой харсан байгаа юу? За тэгвэл алсын хараа гэдэг бол 5-аас 10 жилийн хугацаанд хүрэх боломжтой төр зорилт гэж хэлж болно. За тэгвэл энэхүү алсын хараа буюу том зорилттой хүрэхийн тулд хэрхэн яаж ажиллах уу гэдэг стратегийг бид 2-оос 5 жилээр төлөвлөж явдаг. Стратеги төлөвлөгөөгөө. За тэгвэл яг энэ стратеги төлөвлөгөөнийхөө дагуу ажиллахын тулд бид ойрын 1-ээс 2 жилдээ хэрхэн яаж ажиллах вэ гэдгийг бол тактик боловсруулж ажилладаг. За компани алсын харааг тодорхойлоход өнгөрснөө сайтар дүгнэх, одоо байгаагаа тодорхойлох. За мөн ирээдүйд хаана хүрэх үү гэдгээ харна гэдэг нь маш чухал байдаг. Visionary удирдагч, visionary компани гэдэг бол өнгөрснөө маш сайн анализ хийж дүгнсэн, өнөөдөр ямар түвшинд байгаагаа харсан, за мөн ирээдүйд хаана хүрэх, ямар үр дүн амжилт гаргасан байхаа маш тодорхой харсан байдгаараа бусад компаниас ялгардаг юм байна. За тэгэхээр компани алсын хараагаа тодорхойлохын тулд буюу хөгжлийнхөө дараагийн шатанд гарсан байх тэр цэгийг тодорхойлохын тулд хүрсэн байх тэр ориглоо тодорхойлохын тулд та дараах асуултуудад хариулаарай. Өнөөдрийн хүртэл бид ер нь яг ямар үр дүнд хүрвэ? Өнгөрсөндөө бид ямар замыг туулж ирэв? Бид ер нь хаанаас ирж хаашаа хүрэх гээд байгаа юм бэ? Бидэнд байгаа давуу сул тал маань юу юм бэ? Бидэнд ямар потенциал боломжууд байдгийг? Бидний өнөөдрийн хүртэл туулж ирсэн замнал, хүрсэн амжилт, алдаа оноог дүгнэхээр бид ер нь хаана байна вэ? Бид үнэхэрийн хүрэхийг хүссэн цэг дээрээ очиход хэр зэрэг дутуу байна вэ? Одоо хүрсэн байгаа өндөрлгөөсөө харахад ямар асуудлууд байсан байна вэ? Бидэнд ямар сул тал байна? Бидэнд ямар давуу тал байна вэ? Бидэнд ямар нөөц бололцоо байна вэ? Гэх зэргээр та өнгөрснөө дүгнэж, одоогоо заавал эргцүүлэн судалж дүгнэх хэрэгтэй байдаг юм байна. Үүний дараагаар бид 5, 10, 20 жилийн дараа хаана хүрэхийг эрмэлзэж гэнэ үү? Хаана очисон байхыг хүсэж байна вэ гэдгээ тодорхойлдог. Бидний хүрэхийг хүсэж байгаа оргил хаана байна вэ гэдгийг маш сайн тодорхойлохыг хичээх хэрэгтэй. Жишээ нь та компанийнхаа ажилтнуудтайгаа хайкинг хийгээд богд уулын орой дээр гарч агаад сайхан ярилцаж болно. За мөн бүгдээрээ дундаа цаас тавьж агаад хүрэхийг хүсэж байгаа тэр 20 жилийн дараа ямар амжилт гаргасан байхыг хүсэж байгаагаа зураглаж болно. Тэгэхээр иймэрхүү аргачлалуудаар маш олон удаа хэлэлцээ, дахин ярилцаж хэлэлцэж үзснээрээ та бүгд нэг өдөр тодорхой вижнтэй болох болно. Тэгэхээр энэ сэдвийг дараагийн сэдвүүдтэйгээ уялдуулан ойлгож аваарай.
За тэгэхээр бүгдээрээ компанийнхаа алсын харааг тодорхойлох хэлэлцүүлгүүдийг хийсний дараа үг хэллэг, утга санаа, бүрэн гүйцэд ойлгогдох байдалд нь анхаарлаа хандуулаарай. Компани вижн буюу алсын харааг тодорхойлоход дараах зүйлсийг анхаараарай. Нэгдүгээр, компани вижн буюу алсын харааг тухайн компани удирдлага, ажилтан, за тэр байтугай харилцагч, хэрэглэгч ч гэсэн уншаад шууд ойлгохдгүйц байх хэрэгтэй. Энэ маань компани юунд хүрэх гээд зориод яваад байгаа юм бэ гэдг нь шууд ойлгогдох ёстой гэсэн үг. За жишээлбэл манай Монголын ууган үйлдвэр сүү хувьцаат компани алсын хараа нь юу гэсэн байдаг вэ гэхээр Монгол сүүгээр дэлхийг ундаална. За энэ бол маш сайн тодорхойлсон алсын хараа байна гэж харж байна. Юуны төлөө ажиллаж байгаа, юунд зорж байгаа, за юунд хүрэхийг хүсэж байгаа гэдг нь маш ойлгомжтой харагдаж байна. За энэхүү алсын хараанаас хинч харсан юу ойлгомжтой байна вэ гэхээр Монгол сүүгээ дэлхийд гаргах зорилготой юм байна. За дэлхийн түвшинд ажиллахыг зорж байгаа юм байна. Дэлхийн стандартаар ажиллахыг зорж байгаа юм байна. За мөн дэлхийн хүн амыг Монгол сүүгээрээ хангахыг зорж ажиллаж байгаа юм байна гэдг нь хэн бүхэнд ойлгомжтой байна. Тэгэхээр энэ бол маш сайн тодорхойлсон алсын харааны жишээ байна. За мөн бид бүгдээрээ 1072 хувьцаагийн эзэмшдэг Эрдэнэс 5 толгой хувьцаат компани алсын харааг бүгдээрээ харцгаая. Дэлхийн жишг уурхай болно гэсэн алсын харааг дэвшүүлсэн байна. За тэгвэл сайн тодорхойлж чадаагүй буюу ойлгомжгүй, тодорхойгүй вижны жишээг бас бүгдээрээ харцгаая. За маш олон компаниуд бол салбартаа тэргүүлэгч болно гэж алсын хараагаа тодорхойлдог. За гэтэл яг аваад үзэхлээр ингэж тодорхойлсон компаниудын зарим нь аль хэдийн өөртөө салбартаа тэргүүлэгч нь байдаг. Тэгвэл эн чинь ирээдүйд хүрэх цэг биш вэ гэсэн үг. За бас нэгэн жишээ. Нийгмийн хариуцлагатай компани байна гэдэг. За тэгэхээр энэ бол одоо тухайн компани ирээдүйд хүрэх цэг яг мөн үү? Өнөөдөр тэднийх нийгмийн хариуцлагагүй мүү? За тэгэхээр та бүхэн иймэрхүү ойлгомжгүй, тодорхойгүй вижн гаргахаас бас сэргийлээрэй гэж зөвлөж байна. Хоёрдугаарт компани вижн нь хөрөнгө оруулагч, удирдлага, ажилтнуудын хинэнч харсан зорилго чиглэлийг нь тодорхойлж, урам зориг өгдөг, итгэл үнэмшил төрүүлэхүйц байх ёстой. За хизээж бүтэшгүүн тодорхой, эсвэл одоо хитрхи романтик алсын хараа байж болохгүй нь бид яг тодорхой энэ хугацаанд ийм үр дүнд хүрсэн байх ёстой гэдэг тэр итгэж үнэмшиж дагахуйц алсын харааг тодорхойлох хэрэгтэй. Хүсэл тэмүүлэл сэдлийг бий болгож ээж энэхүү алсын хараа маань үүргээ гүйцэд биелүүлэх ёстой байна. За ингэж вижнээ тодорхойлсны дараа компани даяараа нэвчүүлэх ажлыг зохион байгуулалттай хийдэг. За ингэхийнхаа зэрэгцээгээр ирээдүйн түүхийн цаг үе бүрт энэхүү вижндээ зорж ажиллах хэрэгтэй. Хизээж мартагдаж болохгүй. Вижн маань маш тодорхой болсон бол энэхүү вижндээ чиглэж тасралтгүй амжилт гаргаж, алхамаар урагшилж, алхаж, өөртөө хүсэж байгаа тэр оргил өөдөө хүрэх хэрэгтэй.